Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Монгол хэлний хичээл эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн сурах хүчгээ, дэвтрээ, үзгээ бэлдсэн гэдэгт итгэлтэй байна. Нэмээд тодруулагч бэлдээрээ ямар ч өнгийн тодруулагч байж болно хүүхдүүд ээ. Хүүхдүүдэд тодруулагч бэлдэж амжаагүй бол балын харандаач байсан болно шүү. Өнөөдрийн хичээлийн сэдэв эхийн доторх харилцан ярианы үүргийг тодорхойлох. Өөрөлдвөл харилцан яриа ямар үүрэгтэй ордог юм бэ гэдгийг тодорхойлох хичээл байна. За 2019 оны сурах хүчтэй сурагчид 78 дугаар хуудас сурах хүч хийхээ. 2018 оны сурах хүчтэй сурагчид 76 дугаар хуудсыг нээгээд бэлдэнэ. За энд ийм хоёр их байгаа. Тэгэхээр унших явцдаа энэ хоёр ихийн жинхэнэ нэрийг бол тодруулагчаараа тэмдэглэнэ. За багш нь уншина, та нар бас дотроо уншиж болно. За дагаад уншаарай. Чи галтуугааны өрөөг хараад орхиоч би гэрлээ унтраач үгүй юу гэж ээж нь Фэфэд хэлв. Фэфэ очоод ээжээ өрөөнд тас харанхуй юу ч харагдахгүй юм байна шүү дээ гэжээ. За энэ ихийнхээ жинхэнэ нэрийг тодруулагчаар тэмдэглээрэй сурах хүчгтэрээ. Дараагийн их туйл. Гэрлээ асаахуу аваа. Харанхуй болохоор асаагаарай. Харанхуй болчиход шүү дээ. Бүр харанхуй болгодоо миний хүү. Бүр ийм үү? Аа тийм. Нүдээ ингээд тасайнахаар юм харагдаж байна уу? Үгүй ээ. За жинхэнэ нэрээ тэмдэглэрээ хүүхдүүдээ энэ ихтэрээ. Дараа нь дэвтэр дээр хоёр ихийг унших явцдаа тэмдэглэсэн жинхэнэ нэрүүдээсээ тодруулагчаар будсан байгаа тийм ээ. Энэ жинхэнэ нэрүүдээсээ энэ ихээсээ ч адилхан, энээсээ ч адилхан. Хоёр түлхүүр үгийг сонгоно. Дэвтэр дээрээ бичнэ. За хоёр үгийг бичих бол бас их хугацаа шаардахгүй тийм ээ хүүхдүүдээ. Бодож байгаад бичээрэй. Аль нь чухал үүрэгтэй юм бэ? Аль нь чухал байна вэ гэж бодоод бичээрэй. Өөрөөр хэлбэл утга санаа гаргахад аль нь илүү хэрэгтэй үг байна вэ? За хүүхдүүдээ одоо бичсэн хариугаа тулгаарай. А ихтер гал тогоо, өрөө, гэрэл, ээж, Фэфэ, харанхуй гэсэн жинхэнэ нэрүүд байжээ. Б ихтер туйл, гэрэл, аав, харанхуй, хүү, нүд гэсэн ийм жинхэнэ нэрүүд байсан байна. Харин энд ялгсан хоёр үг өөрөөр хэлбэл чи дэвтэр дээрээ бичсэн хоёр үгээ тулгаарай хүүхдүүдээ. Ийм хоёр үгийг ялгаж бичсэн үү чи? За тэгэхээр энэ ямар үндслээр бичиж вэ гэхээр энэ ихийн утга санаанд хамгийн ойр дөхөн болох юм хоёр үг байна. Гэрэл харанхуйн тухай. Тэгэхээр энэ их юуны тухай байна вэ гэхээр харанхуй гэрлийн тухай одоо жаахан хүүхдүүдийн, бяцхан хүүхдүүдийн гинэн ойлголт гарч байна тийм ээ. За өөрөөр хэлбэл утга санааг илэрхийлэхэд энэ хоёр үгийг бол бид нэр ашиглаж байна. Дэвтэр дээрээ 1, 2, 3, 4 гэсэн дугаарыг тавиарай хүүхдүүдээ. За 1 гэсэн дугаарынхаа ард дөрүүдийг нэрлэж бичнэ. Дээр 2 ихийн. За чиний сурах хүчтэй чи сурах хүчгээр ажиллаж байгаа шүү дээ тийм ээ. Дөрүүдийг нэрлэнэ харж агаад дэвтэр дээрээ 1 гэсэн дугаарынхаа ард бичээрэй. 2 гэсэн дугаарынхаа ард дөрүүдийн хоорондын харилцааны өнгө аяс ямар байна вэ хүүхдүүдээ? За үүнийг юунаас мэдэж болох вэ гэхээр ямар үгэн дээр ямар өнгө аяс илэрч байна вэ? Өөрөөр хэлбэл үгээ эхлээ баримжаална тийм үү хүүхдүүдээ? Дэвтэр дээрээ бичиж болно. Их олон үг гарахгүй учраас. За дөрүүдийн хоорондын харилцааны өнгө аяс ямар байна вэ? Ямар үгэн дээр илэрч байна вэ? Товчхон тэмдэглэнэ хүүхдүүдээ. 3 За 3 гэсэн дугаарынхаа ард дөрүүдийн хоорондын яриагаар болжгүй үйл явдлыг тодруулаарай. Энэ хоёр хүний одоо ярианаас ямар үйл явдал болоод байгаа юм? Хаана болоод байгаа юм? За товчхон тэмдэглэрээ хүүхдүүдээ. Холбоо үгээр тэмдэглэж болно. 4-дүгээрт дээр хоёр ихийг харилцан ярианы хэлбэрээр бичсэн гэдэгт чи санал нэгтэй байна уу? 4 гэсэн дугаарынхаа ард
тийм эсвэл үгүй гэж тавиараа хүүхдүүдээ. Хэрвээ чи тийм гэж үзэж байгаа бол яагаад би тийм гэж хэлсэн бэ гэдэг шалтгаанаа хоёрхан үгээр бичиж болно. Холбоо үгээр тийм ээ. За үгүй гэсэн бол яагаад үгүй гэсэн бэ? Санал нэгдэхгүй байгаа юм бэ гэдгээ бичээрэй хүүхдүүдээ. За бичсэн гэдэгт багш нь итгэж байна. Одоо хариултаа тулгаарай хүүхдүүдээ. За дөрүүдийг нэрлэе гэсэн юм асуултайсан тийм ээ. Тэгэхээр А ихэд мэдээж ээж хүү 2, Б ихэд аав хүү 2 гарч байгаа. Ээж хүү гэдгийн оронд бол фэ гэж бичсэн бол зөв шүү хүүхдүүдээ. За дөрүүдийн зан төр хоорондын харилцааны өнгө аясыг тодруулъя гэж. За багш нь энэ хараад орхиож унтрааж үгүй юу гэсэн үгийг тодруулсан байна. За энэ үгээрээ яаж нөхлөөр зэрэг хүүхдээ хүндэтгсэн тийм ээ. За шаардж байгаа мэт боловч хараад орхиоч гэ. Орхиоч гэдэг үгний ооч нөхцөл бол шаардах утгыг илэрхийлдэг хүүхдүүдээ. Тэгэхээр энд шаардж байгаа. Гэтэл унтрааж үгүй юу гэдэг ингэхээр зэрэг эргэлзсэн байдал илэрхийлж. Тэгэхээр энэ эргэлзээгээрээ яаж нөхөр хүүдээ итгэл өгч байгаа ээж. За дараагийн одоо ихэд ааваа асаагаарай. Бологдоо миний хүү гэсэн ийм одоо үгнүүд байна. Энэ үгнүүдээр яаж нөхлөөр тийм сайхан дулаахан инхрийлсэн хайрлсан тийм ээ. Энэ хоёр одоо аав хүү хоёрын дунд маш гоё одоо харилцаа бий болж байна. За дүр хоорондын яриагаар ямар үйл явдал болж байгааг ажиглая. 3 дахь асуулт. Тэгэхээр энд бол нөгөө гэртээ болоод байна тийм ээ. За галт тогооны өрөөндөө хоолоо идэж дуусаад гэрлээ унтраасан хэсгээ шалгуулахаар хүүгээ явуулж байгаа ийм үйл явдлыг хүүхдүүдэд харуулж байна тийм ээ. За дараагийнхан дээр болохтой зэрэг бас л гэртээ за аав хоёр орой болоо тэг гэрлээ асаах уугүй юу гэсэн ийм одоо яриа өрнөж байна. За энэтэй тулгаж үзээрэй хүүхдүүдэд та нар бас ингэж тэмдэглэсэн баха. Одоо харилцан яриа ямар үүргийг үүсгэж байна вэ хүүхдүүдээ? Дээрх одоо үздсэн ойлголтуудаасаа бодож байгаад дүгнээрээ нэг өгүүлбэрээр дүгнээд бичиж хүүхдүүдээ. За багшийнхаа одоо бичсэн санаануудтай чиний бичсэн өгүүлбэр чинь тохирж байгаа хаа. Дүрийн зан төрх буюу тухайн хүн ямар хүн бэ гэдгийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл дүр ямар хүн бэ ингээ харилцаанаас нь харж болдог тийм ээ. За дараа нь болсон үйл явдлын талаарх мэдээллийг уншиж тайлбарлахгүйгээр, нухшиж тайлбарлахгүйгээр унших сонсогчдод хүргэдэг. Ийм үүрэгтэй байх нь харилцан яриа. Тэгэхээр одоо галтойгоо тийм үйл явдал болоод ээж нь ПП-гээ дууджээ гэж бичиж ингээд нухшиж бичгээсээ илүү шууд энэ харилцан яриагаараа илэрхийлчихвэл хамгийн гоё, хамгийн боломжтой юм байна гэж үзэж болох нэ хүүхдүүдээ. За дараа нь дөрүүдийн хоорондын харилцааны өнгө аясыг илэрхийлдэг. Ямар одоо уур амьсгал, ямар өнгө аяс тэр хоёр хүний хооронд болоод байгаа юм. Дулаахан байна уу, эерэг байна уу, эсвэл жоохон сөрөг байна уу, тийм ээ? Жоохон буруу байна уу, тийм үү? За дараа нь эхийн гол санааг нэмэлт санаа илэрхийлэхэд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл ямар утга санаа илэрхийлж байна гэдгийг одоо гаргахад маш их нөлөөлдөг. Энийг гаргахад маш их үүрэгтэй байна харилцан яриа. Одоо харилцан яриа ямар онцлог шинжтэй байна вэ хүүхдүүдээ? Эргэцүүлэн бодоорой. За бичих хэрэггүй. Зүгээр л дотроо бодчих. Ийм шинжтэй юм байна шүү дээ энэ харилцан яриа гэж бодоорой хүүхдүүдээ. Одоо эдгээр санаануудаа таарч байна хүүхдүүдээ. За нэгдүгээр дүр хоорондын шууд яриагаар илэрдэг. За энэ аль ихтер байсан? Мэдээж туйл гэдэг ихтер байсан тийм ээ. Аав хүү хоёр шууд харилцан ярьж байгаа. Хоёрдугаар өгүүлэгчийн болон хин нэгний дам яриагаар илэрдэг. За энэ бол нэгдүгээр ихтер байсан тийм ээ. А ихтер дам яриа гэхээр өгүүлэгч өөрөө за фэ гэж хэлэхэд ээж нь хэлэхэд гэд ингээд гарч байгаа нь өгүүлэгчийн яриа. За дараа нь яг үгээр цэг тэмдгийг өргөн дэлгэр ашигласан байдаг. Бас ашиглахдаа зөв хэрэглэнэ. Ийм онцлог шинжтэй байх нэ хүүхдүүдээ. Тэгэхээр дөрөвдүгээр асуултандаа өргөлбөл хариулсан хэсгээ шалгаарай. Энэ харилцан яриаг одоо уншина хүүхдүүдээ.
За багш нь уншина. Та нар яах вэ гэхээр дотроо дагаад уншиж болно. За эсвэл чанга бас дуугаар дагаад уншиж болно багшигаа. Галуу тогруу 2. Нэрээ би ямар гайхалтай шүү вэ? Би газар дээгүүр явлаа ч гэсэн, усан дээгүүр хөвлөө ч гэсэн, агаараар нислээ ч гэсэн дураараа юм да. ертөнц дээр над шиг ийм шууч бараг байхгүй бизээ. Галуу чи тун тусгүй тэнэг шувуу юм а да. Тэгвэл чи сурхай захс шиг шумбаж, буг шиг давхиж, бүргэж чиг нисэж чадах уу? Юм бүхнийг мэдэх гэж зэрэмдэглэж орхисонд орвол нэг зүйлийг бүр сайн мэдэж авахыг чармайж, тэгээд түүнийгээ харин нэг сайн чаддаг босноо дээр шүү дээ. За энэ хоёр шууны дүр гарч ийн тийм ээ. За дэвтэр дээр дугаарлаараа хүүхдүүдээ. 1 гээд. За энэ ихийн дөрүүдийг нэрлээд бичих амархан шүү дээ. Их юм бичихгүй тийм ээ хүүхдүүдээ. За 2 гээд бичээрэй. Дөрүүдийн хоорондын харилцаанд ямар өнгө аяс илэрч байна вэ? Ингэхдээ аль үгэн дээр илэрч буйг бодож олоорой. За бас товчхон холбоо үгээр тэмдэглэж болно. Гурав гэдээ дугаарлаад ямар үйл явдал болж байна вэ? Сая бид нэр ярилцсан тийм ээ. Харилцан ярианаас ямар үйл явдал болж байгааг мэдэж болдог. За 4 гэдээ дугаар яардаа дүр хоорондын шууд яриа байна уу? Эсвэл өгүүлэгчийн буюу хин нэгний дам яриагаар илэрч байна уу? Өөрөөр хэлбэл энэ их амархан тийм ээ. Эсвэл дүр хоорондын шууд яриа, эсвэл дам яриагаар илэрч байна гэж биччихэж болно. За одоо бичснээ тохируулаарай. Мэдээж дүр нь галуу тогроо. За өнгө аяс дээр. За нислээч, хөвлөөч гэдэг үгийг галуу хэлж байгаа тийм ээ. Энэ бол олон зүйлийг хийж чаддаг гэсэн бардам тийм өнгө аясыг илэрхийлээд байна. А бараг байхгүй үзээ гэд одоо өөртөө хит бардсан юм өнгө аяс. За чадах уу гэд энэ тогруу бол асууж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ тогруу бол яаж юм гэхээр чи буруу юм хийгээд байна, буруу зүйл хийгээд байна гэсэн зүйлийг сануулж байна. За дээр шүү дээ гэдэг үг байгаа тийм ээ. Энд бол нэг зөвлөсөн тийм одоо өнгө аясыг илэрхийлж байна хүүхдүүдээ. Та нар ингэж бичсэн байх гэдэгт багш нь итгэлтэй байна. За одоо үйл явдал нь юу вэ гэхээр галуу тогруу 2 усны мандал дээгүүр нисэж яваад галууны бардам сэтгэл хөдөлж өөртөө ярьсныг тогруу сонсон хариу хэлж буй үйл явдал. За энийг ямар ч байдлаар бичиж болно тийм ээ. Усны мандал дээр ч өрнүүлж болно, эсвэл голын хөвөөнд ч байлгаж болно тийм ээ. За энэ бол чөлөөтэй шүү хүүхдүүдээ. Заавал баригдах албагүй. За дараа нь дүр хоорондын шууд яриа байсан тийм ээ хүүхдүүдээ. Энд ямар нэгэн зохиогчийн яриа бол байхгүй байсан. Тэгэхээр энэ маань дүр хоорондын шууд яриа байжээ. Энийг мэдхэд маш амархан байсан тийм ээ хүүхдүүдээ. Харилцан ярианд хүүхдүүдээ ямар цэг тэмдгийг хэрэглэж байна вэ? Та нар зөндөө сая ажиглалаа, тий? За энийгээ дэвтэр дээрээ тэмдэглэж. Жишээлбэл асуултын тэмдэг байвал асуултын тэмдгээрээ дэвтэр дээр тэмдэглэж тийм ээ. Энэ бас амархан тийм ээ. Мэдээж цэг тэмдгийг одоо хэрэгжилж байгаа юм харилцан яриад. За ямар зорилгоор хүүхдүүдийг хэрэгжилж байгаа юм бэ? Жахан боддоо. Ямар зорилгоор? Жишээлбэл асуултын тэмдгийг ямар зорилгоор хэрэгэлдэг гэж бодож байна хүүхдүүдээ? За асууж тодруулах зорилгоор хэрэгэлдэг юм байна тийм ээ. За анхаарлын тэмдгийг ямар зорилгоор хүүхдүүдийг хэрэгэлдэг бол? Уншаарай. За таслалыг тооцсон үед нийлэмлэг өгүүлбэрийн дунд хэрэгжилж байгаа. За цуваа 3 цэгийг үргэлжлэл байгааг илэрхийлэхийн тулд хэрэгэлдэг байх нэ хүүхдүүдээ. Цаашаа энэ утга байгаа шүү. Энэ үйл явдал цаашаа үргэлжлэе шүү гэд уншигчдад сануулгах зорилгоор одоо энэ цэг тэмдгийг хэрэглэх юм байна. За хашилтыг ямар үед хэрэгэлдэг вэ? Та нар мэдж байгаа хүүхдүүдээ тийм ээ. За бусдын хэлсэн үгийг ялгахын тулд. За эдгээр ингээд харилцан ярианд мөн одоо нэг тасархай зураас хүн одоо үг хэлхийнхээ өмнө одоо тасархай зураасыг тэмдэглэдэг тийм ээ. За тэрийг бас мэдж байгаа. Дахиад нэг харилцан яриа уншина.
Тэгээд энэ харилцан ярианы өнгө аясыг хэдүүл өөрчилж бичнэ. За бичихтэй бол яах вэ гэхээр бичихгүй байж болно, бодчих болно. За би энийг ингээд нэг өөрчилж болох юм байна гэдэг. Жишээлбэл энэ хоёр найзын яриа байна л та хүүхдүүдээ. Найз нь юу гэсэн бэхээр замын энэ хэсгээр болгоомжтой яваарай. Миний найз наад гүүр болгон тавьсан чулуунууд чинь нурж мэднэ шүү. Чулуунуудын гол хэсгээр гიშгэж яваарай. Надаас хоёр гараараа сайн бариарай. Маш анхааралтай явна шүү. Бэ найз нь баярлалаа. Миний бодлоор чиний зөвлөгөөгүйгээр явчих чадна. Яагаад гэвэл би энэ газрыг 13 шиг мэднэ шүү дээ. За тэгвэл энд нэг тийм найзынхаа зөвлөгөөг хүлээж авахгүй нэг тийм буруу хандлага байна тийм ээ. Тэгэхээр хүүхдүүдээ хүмүүстэй харилцахдаа чи одоо бие авч явахдаа харилцаа ямар чухал байдаг юм бэ гэдгийг бас эндээс харж байгаа. Энэ хамгийн чухал ач холбогдолтой зүйл чинь энэ шүү хүүхдүүдээ. Тэгэхээр чи бие зөв авч явна, зөв төлөвшөлтэй байна, зөв үг яриа хэлнэ, хүмүүстэй зөв харилцсан тийм ээ. За соёлтой байна гэдгийг л энэ одоо хичээлээрээ багш нь бас яриад байна тийм үү. Тэгэхээр энийг та нар бас ухаарч авж байгаа байх гэдэгт багш нь итгэлтэй байна. Тэгэхээр энэ Б найзын харилцан ярианы одоо энэ хариултыг бид нар өөрчлөе. За чи дотроо бодчих, бичиж амжихгүй бол тийм ээ. За би энийг ингээ өөрчилчихье. Одоо нөгөө эергээр өөрчлөе гэж бодож байгаа шүү дээ тийм ээ. Энэ нөгөө найзынхаа хариунд их сөрөг юм хариулт өгöd байна тийм ээ. Ийм хувилуур байж болох юм хүүхдүүдээ. Харин тийм ээ. Чиний хэлдэг зөв шүү. Найз нь энэ газрыг мэддэг хэрнээ айгаад л байна. За ингэж өөрчилж болно тийм ээ. Дараа нь баярлалаа найзаа. Надад санаа тавьж байгааг чинь хараад маш их сэтгэл хөдлөж байна. Чи жинхэнэ найз. Ийм хувилруудаар өөрчилж болох нэ хүүхдүүдээ. Чиний санаа бол эндээс бас өөр байж болно. Тэгвэл чи бүр сайн. Маш гоё задгаа сэтгэж чинь гэсэн үг тийм ээ хүүхдүүдээ. За одоо энд бас нэг харилцан яриа байгаа. Яасан бэ гэхээр энэ нэг тэмдгүүд байна тийм ээ. Энэ хоосон орон зай. Энэ дээр цэг тэмдгийг тавих хэрэгтэй. Энэ цэг тэмдгийн бүгдийг ингээд тавиагүй байна. Энийг чи анзаарч байгаа бах тийм ээ. За багш нь уншия. Ээжээ та намайг бүү аашлаарай. Би нэг хэр хийсэн гэлээ. Миний хөө ямар хэр хийснээ хэл ээж нь сонсъё гэхэд сүх. Таны цай удаг шаазан угааж байгаа тулган дээр алдаа таагалжглаа. Яана гэхэд ээж нь за яах вэ миний хөө бүх сэтгэл зов. Шаазан олдно биз? Үннээ хийсэн чи сайн байна. Үннээр явбал үхэр тэргээр туулаа гүйцэн гэдэг юм гэлээ. За одоо энэ цэг тэмдгүүдэд дэвтэр дээрээ тэмдэглэж хүүхдүүдээ шууд дараалалаар нь тэмдэглэж. Тий. Бодож аваад за асуултын тэмдэг хаана тавих уу? Анхаарлын тэмдэг хаана тавих уу? Цэг хаана тавих уу? Тийм ээ? За тулгаарай. Ээжээ гэдэг үгийн ард анхаарлын тэмдэг тавьжээ. Энэ анхаарлын тэмдгийн дараа та гэдэг үгийг томоор бичих ёстой. За уртлын слайд дээр энийг жижигээр бичсэн алдаа байсан тийм ээ. За тэгээ энэ бол харилцан яриаг тэмдэглэхэд хамгийн чухал үүрэгтэй цэг тэмдэг. Энэ бол богино зураас. За энд таслалт ашигласан байна. За сүх гэдгийн араас яагаад таслалт тавьсан бэ гэхээр энд бас сүх гэдгийг уртлын слайд дээр жижигээр бичсэн байгаа. Энийг томоор бичих ёстой. За тэгвэл энэ сүх гэдэг хүн хэлэх гэж байна гэдэг энэ харилцан яриан дотор өөрөлдвөл сүх гэдэг хүний нэрийн ард таслал бичиж байна. За энд бол богино зураас, энд богино зураас, за энд таслал, энд анхаарлын тэмдэг. Өөрөлдвөл цэгнүүд бол энд байна. Хүүрэлсэн өгүүлбэрийн өгүүлбэр дуусахаар цэг тавьдаг гэдгийг хүүхдүүдээ мэдж байгаа та нар. Ингэж бичих нь зөв хүүхдүүдээ. За одоо нөгөө Facebook сэтгэлдээ бичгтээ тийм ээ. Ингээд ярьж байгаа зүйлээ шууд ингээд буулгаад ингээд бичээд идэг. Бичгийн хэлээр биш, ярианы хэлээр бичээд идэг. За тэгэхээр энд бол одоо жишээлбэл явж гин, очиж гин, ялын штэ, хүрэн штэ, яах уу, асуух уу гэж бичих нь зөв хүүхдүүдээ. Мэдээж буруу тийм ээ хүүхдүүдээ. Тэгвэл энийг яаж бичих юм бэ хүүхдүүдээ? Явж гин, очиж гин гэдгийг явж байна, очиж байна гэж бичих нь. Энийг ингээд нийлүүлээд бичиж тах нь буруу юм ба шүү дээ хүүхдүүдээ. Дараа нь ялан шүү дээ, хүрэн шүү дээ гэдгийг одоо энэ ингээд бичээд байгааг энэ
ингэж зөв бичих ёстой. Энийг анхаараарай хүүхдүүдээ. Яах уу, асуух уу гэд ингээд бичээд идэг нь буруу юм байна хүүхдүүдээ, тийм ээ. Яах вэ? Асуух уу гэд ард нь бүр асуултын дэмжтэй бичих нь шүү. Үүнийг анхаараарай. За өнөөдрийн хичээлээр нэг ч гэсэн одоо үгийг зөв бичиж болох нэ гэдгийг одоо ингээд мэдэж авлаа. Өнөөдрийн хичээлээ дүгнэе хүүхдүүдээ. За мэдээж харилцан ярианы дүрийн зан төрх өнгө аясыг илэрхийлж бичдэг. За ийм үүрэгтэй. За онцлог нь бол шууд буюу өгүүлэгчийн дам яриагаар илэрдэг. Цэг тэмдгийг маш зөв хэрэгэлдэг байх нэ хүүхдүүдээ. За тэгэхээр энд яаж ийм вөхлөөр яагаад та нарт харилцан яриа оруулаад байгаа юм бэ? Хүнтэй зөв харилцаж суран соёлтой байна гэд багш нь дээр ярьсан тийм ээ. Тэгвэл одоо зохиож бичихтэй энэ харилцан яриаг үйл явдлын дарааллыг өгүүлсэн тийм их бичгтэй одоо энэ би нэг дүрийн одоо зан чанарыг илэрхийлье, шууд илэрхийлмээр байна, ярианаас нь илэрхийлмээр байна гэж бодвол шууд ингээд харилцан яриаг ашиглаж гэж болох нэ хүүхдүүдээ. Тэгэхээр одоо нөгөө элдв зүйл муршилгүйгээр гэж хэлсэн шүү дээ. Тайлбаргүйгээр ингээд харилцан яриаг тэмдэглэхэд хэрэглэхэд маш одоо чухал юм байна гэдгийг мэдлээ хүүхдүүдээ. Гэрийн даалгаварт 2018 оны сурагчдын сурагчид хуудас 76-аас 77, 2019 оны сурагчдын сурагчид хуудас 78-аас 79-ыг гаргаарай. За эндээс нэг их байгаа хүүхдүүдээ. Тэгээ энэ харилцан ярианы үүрэг онцлогийг тодорхойлж бичнэ. За бичгтээ өнөөдөр хийсэн алхмын дагуу хийхээ мартуузаа хүүхдүүдээ. Өнөөдөр ямар алхмуудыг хийлээ, яг тэр алхмынхаа дагуу шинжилээ тэр ихийг бас өнгө аясыг бас өөрчилж бичиж болно шүү хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээл үгээр өндөрлөө. Анхаарал тавьсанд баярлалаа.